Өвчтэй цаг юу гэж ярилцдаг гэж байгаа. Монголын тусааднаас чөөн төсөлтийн дугаар хийж байгаа. Монголын бүгд хэлсэн гэсэн. Тэгэхээр бас аюуны өмнө бүгд бас яриа гаргасан. Мөрөөр үзэгчтэй байна. Монголын бөөгийн нэгдсэн байгууллагаа 5 жил болж байна. Энэ 5 жилийн хугацаанд бол Монголд үүссэн нөхцөл байдлын талаараас бүгд орчин танилцуулах зүйтэй болж байна. 1990 оноос хойш Монгол улсад бас өөрчлөлт нөхцөл байдал оюуны салбарт бий болсон. Энэ юу гэхээр өнөөдрийн байдлаар нийт монголчуудын одоо шүтэж бишэрж ирсэн зам үүдүүд өөрчлөлт гарч ирж байгаа. Одоо сүүлийн 80 жилд одоо Монголын намын бараг 86% бүдгийн секшн шүтжсэн бол одоо энэ байдлаар томоохон өөрчлөлт гарч байна. 90 оноос хойш дэлхийн одоо 40 гаруй шашны улсад Монголд өөрсдийнх нь орон зайг эзлэх хүчтэй төрн орж иж монголчуудын оюун санаас өөрийн байр сууриа эзлэх гэж тэмцэж байна. Үүний тодорхой жишээ бол өнөөдөр бидний сүүлийн 300 жил шүтжсэн бүдгийн шашнаас бараг 2 дахин илүү Иесусийн сүм Монголын нутагт байгуулагдаж мөн одоо залуучуудын энийг шүтэх хүчтэй монголчуудын хувьд бол бид бас өөрөөс манай өвдөөс бид бас сайхан одоо зан уламжлалыг үдээсэн. Энийг одоо бид эргээж сэргээж хөгжүүлэх тийм одоо цаг үе тулж ирсэн. Яагаад тэгэхээр одоо энэ дэлхийн хүчтэй, мөнгөтэй, өөрийн сурчлагын техник хэрэгсэлтэй, олон сая шүтэн бишрэгчтэй энэ шашны улсад Монгол өөрийнх нь байр сууриа эзлэхээр хүчтэй ажиллаж байна. Сүүлийн доогоор бараг 3200 одоо Иесусийн үлгэр ажиллаж байна. Мөн 550 гаруй сүм хэд ажиллаж байна. Улаанбаатар хот гэхэд бүдгийн сүмээс 2 дахин олон одоо Иесусийн сүм ажиллаж байна. Эдгээр одоо сүмэд бол өөрсдийн одоо тулгуур баазуудаа хот суурин газруудад идэвхтэй байгуулж байна. Улаанбаатар хотод байгуулагдсан сүмэд бол одоо Монголын Улаанбаатарт хамгийн сайхан газар, төв газруудыг эзэж өөрийнхөө сүмэдээ байгуулж тэнд одоо орчин цагийн залуучуудын үйл ажиллагаанд хүргэсэн ийм үйл ажиллагаанд явуулж байна. Харин одоо биднээс хувьд Монголын хамгийн гол нүүдлийн соёл онгон байгальдаа ингэ түшиглэж ирсэн бидний шүтлэг, тэнгэр шүтлэг маань одоо ямар байдалтай байна гэдэг санаа зовлонтой болсон. Бид одоо бас судалгааны томоохон байгууллагатай хамтраад судалгаа хийж үзэхэд өнөөдөр хүн амын 14-16% тэнгэр шүтлэгээ шүтж байна. Энэ бол бидний хувьд бол бас талархалтай үйл юм. Яагаад тэгэхээр 1990 онд манай энэ өвдөөцийн бидний өвдөөсөө болсон тэнгэр шүтлэгийг нэг хүн шүтчихсэн бол өнөөдөр бас тодорхой ялангуяа нийт өнгөр үзэх 20 орчим хүн амын 20 орчим тэнгэр үдээ шүтж байгаа энэ нөхцөл бол биднээс бас багч гисэн өөрсдөө уламжлалт нүүдийн соёлыг иршил эртний одоо түүхэн уламжлалтаар тулгуурласан зан үүдээ шүтэх асуудал бас тодорхой хэмжээгээр хэрэгцтэй явж байгаа. Манай олон одоо тэнгэрийн удаач нарын үйл ажиллагааны үр дүн гэж харж байна. Монгол тэнгэрийн шүтэг гэдэг бол монголчуудын хувьд маш чухал. Будда бол бохон багшиг шүтдэг. Иесус бол ертөнцийн эцсийн шүтдэг. Манай өвөг дээдс бол тэнгэр үздэг шүтэж байсан. Тэнгэр үздэг гэдэг чинь юу юм бэ? Бид өөрсдийнхөө эцэг одоо их эцгээ одоо хөндлөх асуудлаас ирдэг. Бид эцэгхээ хөндлөж чадчихвал энэ маань тэнгэр үзлийн маань ихтэл. Манай 3 юмнаас бүтэлтэй. Тэнгэр шүтлэг, газар, хүн гурваас одоо манай шүтлэгийн гол үндсэн байна. Тэр дотор хүн дотроосоо эцэгхээ хөндлөж чадах юм. Уламжлалт цааших юм бол өвөг дээдс. Өөрийн одоо ингээд 12 үед амьдсан одоо өмнөх одоо өвөг дээдсээ шүтэж ингэж бишиж явдаг энэ шүтлэг бол манай өвөг дээдсийн бүтээсэн агуу их бүтэл. Чухамхүү монголчууд Монгол тэнгэрийн шүтлэгээ шүтэж явах үедээ дэлхийг эзэлсэн 5 одоо том бүрнээ байгуулсан түүхтэй. Түүнээс хойш монголчуудыг одоо зэвсгийн хүчээр эзлэх гэж одоо оролцсон. Тэгээ чадаагүй учраас энийг ер нь оюун санааны салбарт эзлэгээд ингээд Монголыг одоо манжийн төрийн одоо төрөөс тусгайлан одоо шашныг Монгол нэвтрүүлэх хэлбэрээр
монголчуудын өөрсдөө шүтэж ирсэн тэр зан үйлээс хол тус, тэнгэр үслээс хол тус энэ зан үйл сүүлийн 300 жил үргэлжилсэн. Энэ үргэлжилсэн хугацаанд бол энэ Монголын нутаг дээр байсан тэнгэр үзэлтнүүдийг геноцид хийж устгасан энэ түүхтэй. Одоо бид Монголын түүхийг бас нөгөө талаас нь өөр үнцгээс нь харах юм бол энэ түүх тодорхой гарч байна. Монголын одоо энэ гол одоо үзэл санааг авч явсан тэнгэр үзэлтнүүдийг олон зуугаар нь янз бүрийн байдлаар цуглуулж, шатааж, агуу тийж, булаж ингэж устгасан энэ түүхтэй. Тэр үеийг нэг жилийн дотор бараг 1 сая орчим монголчууд устгасан. Тэр дотор гол одоо тэнгэр үзэлтийг шүтлийг төвөж авсан тэнгэр удаач нарыг бүх олон хүнийх ийм процесс авсан. Энэ бол тийм ээ тодорхой бодлоготой харийн үнний одоо бодлого байсан. Тэр бодлогынхаа оруулж ирсний үр дүнд монголчуудыг одоо өөрийн одоо шашны одоо зурсан зураг хийсэн ваарны өмнө алгаа хацаж мөрөгдөг бодлоо хүчингөө номоо болгож тэр дайчин давшингуй чанараас салгаж хүчингөө тийм байдалд орсон. Дэлхийн нийтсэн дэлхийн одоо энэ бас өнөөдрийн зэг байдлыг харахад бас энэ шашны зам үйлээр дамжиж өөрсдөө одоо бодлого хийж үзэх чиглэлээр бас их хүчтэй үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл одоо манай өвдөөс Монголын зан заншлын ийм одоо сайхан юм үлдээсэн. За энэ нүүдлийн соёл иргэн шиг энэ сайхан байгалаа хамгаалах зан үйлдэл тулгуурсан. Энэ Монголын одоо зан үйлийг бид монголчууд бидлээ өөрсдөө авч явах хэрэгтэй. Монголчууд биднээс өөрсдөө зан үйлийг хамгаалах хэрэгтэй, хайлах хэрэгтэй. Гадныхын ирж одоо бидний зан үйлийг хамгаалах гэж ойлгож андуурч явах бол биднээс одоо боломжоор өөрийнхөө олон сайхан чанараас алдаж, холдох, салах юм. Энэ удаад бол одоо Монголын хөргийн нэгдсэн үйлдэлээс говийг хатлах. Ер нь хатлахын арга хэмжээ хатлах гэдэг өөрөө ямар их зүйл юм. Гүн дээрээс нь одоо говийн говь гэдэг говийн нэгсэн дахилгад бол манай тэнгэрийн удаач нарын ядангуяа говь нутагт байж байгаа удаач нарын нэгсэн арга хэмжээ юм. За энэ арга хэмжээнд бол одоо дунд говь аймгаас худаад нааших одоо говь байж байгаа манай тэнгэрийн удаач нар оролцох ийм хэлбэрээр зохион байгуулж байгаа. За энэ арга хэмжээ бол бас үүнээ зохион байгуулж хийгдчихсэн. За бид бас Монгол зан заншлын дагуу манай энэ говь гурван сайхан хайрхандаа нэгдсэн дахилга хийхэд бол нэлээд олон хоногийн өмнө ирсэн. Ирээдүйд хан богд хайрхандаа нэгдсэн дахилгаа хийгээд дараа нь одоо оюу толгойдоо хийгээд тэгээд 5 толгойдоо алсаас түгэж маягаар хийгээд одоо ингээд энэ 17-ны өдөр бол нэгдсэн дахилгаа говь гурван сайхан хайрхандаа хийгээд бэлэн болоод байгаа. За энэ одоо дахилгадаа бол манай Говь аймгийн улаач нарыг янагуяа 16-ны өдөр нэгцэн цуглуулалт бол энэ цуглуулалтанд манай улаач нар өөрсдөө хоёрын дуулалтай ээж тэнгэлтэй Монголоо сахиусаа зааж энд идэвхтэй олцохыг ус уриалж байна. 17-ны өдөр бол нэгцэн дахилга. За нэгцэн дахилгын хувьд бол бидээс өөрмөс дахилга. Тэгээ Монгол одоо тэнгэрийн зан үйл гэдэг бол олон мянган жил үргэлжилсэн юм зам. Энэ бол дэлхийн одоо нэгдсэн үндэсний байгууллага ЮНЕСКОд одоо ингэж тусгайлан бүрдсэн соёлын өв гэж үздэг. Албан ёсны өв. Энэ өв дотроо манай улс бөөгийн одоо зам үйлчлэл бол маш өөр үз. Ялангуяа одоо Монгол урд өнөөдөр яг хэл хязгаар тогтоодод манай Монгол урд дотроо хаваагдаад зарим хэсэг нь Оросын нутаг, зарим хэсэг нь одоо өөр Монголын нутагт орсон ч гэлээ. А бид тэнгэрийнхээ үеэр монголчууд нэгдэж байна. Тэгээ бид одоо хэд хоногийн өмнө одоо халимг улсад Монгол урдны нэгдсэн фестивал бас тэнд оролцоод ирлээ. Тэгээ тэндээс одоо бас Монголын одоо маш олон Монгол урд Монголоо гэж сэтгэдэг олон Монгол цустай ястай одоо улсууд тэнд суулгасан. Энийний дараахан одоо манай энэ говийн нэгдсэн дахилгаж байгаа түүхэн ашиг болж байгаа бас ягаад тэгэхээр манай говийн одоо ард түмэн бол түүхэн уламжлалаас Монголын өмнө талыг хамгааж ирсэн. Энэ онгод сахиус энэ уул усны тус хамтгууд бол энэ өмнө талаас харийн одоо зүйлээс Монгол улсаа хамгааж ирсэн түүхэн юм газар. Тийм учраас энд байж байгаа тус хамтгууд бол одоо тийм одоо юмар бас хүчин сэтгүүлсэн байдаг. Ялангуяа энэ уул усны асуудал бол бас сүүлийн 300 жил
харин шашин билээ номхуулж өөр зан үүдээр одоо номхдох юм хийгдсэн байдаг л да. Тэгэхээр бид бол манай улаачнууд өөрхөн зан үүдээр энэ одоо тус хамтын зан үүдийг яг онгон байгаль дээр яаж өөрсдөө хүчтэй байж байгаль одоо өөрхөн онгон байгалаа хамгаалдаг тэр хэлбэрт оруулахын бол одоо уламжлалт зан үүд яс занстаар одоо тэнгэртэй шүтлэгийн одоо зан үүдийг хийх одоо ийм байдал. Тэгээд энд одоогийн одоо нэгдсэн дахилгад Монголын бүх газараас одоо улаачнууд ирж байна. За одоо энэ дахилга дээр одоо Говгорон сайхны одоо нэгдсэн дахилгын гол одоо хайрны дахилгыг Монгол өвгийн их зарим манай өдөртөж толгойж буулна одоо миний хайжаас болж байгаа тав бас дараа нь бас тодорхойлж асуу. Одоо лосын дахилгын дээр бас Монгол өвгийн их утга бадуусан за манай сая одоо юун дээр одоо бачаар зарим гэж толгойж буулах юм. Энэ бөөлд бол одоо бас манай тэнгэрийн одоо үйл улаачнарын хувьд одоо өөрмөс бөөлд. Ягаад тэгэхээр бидний одоо үүс явж байгаа энэ зан үйл дотор чинь бас тэнгэрийн үйл маань дотор язгуураар одоо ясуунцээр өөр байдаг. Тэгээ манай хайрны толгойж байдаг туваа заншлаад тоо бөөлтөөр бөөл. За одоо архад бөөлтөөр манай хот маань бөөлөх жишээтэй. За ингээд мөн энийг дараагаас халах бөөлтүүд юм. Төвний зэрэгцээр бид бас орчин цагийн бөөгийн одоо хэлбэрүүд байгаа болж тэр ихтэй бас тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл манай Монголын хаа хол бол өмнө говийн нэгцэн ажиллах бас өөр нарын фестивал гэж ойлгож байна. Гэхдээ бид бас энэ бол орчин цагийн яг үнцэн хэлбэр нь бол одоо байгалаа энэ гол байгалаа үстэй Монгол улсын төсвийн одоо гол хэсгийг бүрдүүлж байгаль нь одоо онгон байгалийн хэмжээгээр сүрдэгдсэн. Маш төвшөрсөн ийм одоо газар тэр бидээс энэ бас авдагтаа энэ одоо байдлыг ойлгуулах бас одоо Монгол улсын хааны сайхан онгон байгалыг аль болохоор хэвээр нь авч өрхийн төлөө тэмцдиймээс халшгүй шууд одоо нэгдсэн дахилга гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ бидний нэгдсэн дахилга байна одоо бас тодорхой хэмжээгээр олон газар хийгдэж байна. Жишээлбэл манай Монгол улсын одоо толгой уудаж 13 нартай одоо гол оргил дээр нэгдсэн дахилга хийгээд дараа нь одоо манай хамгийн том улсын одоо орчтог өсгөр нуур дээр Павроос өсгөр нуураа дараачийн дахилга хийгдсэн. Одоо манай хөл нуур толгой одоо хөл ууд гэдэг дорнтой тал дээр одоо бүхэл газар одоо манай дараачийн дахилга хийгдээ. Одоо өмнөний дахилга гэдэг гэж холбоотойгоор хоорондоо уялдаатай дахилга маань нэгдэгтэй зөвхөн одоо ганц 3 сайхан хаалганы тусаар харьцаж хийх юм шиг. Бид бас ингэ нэгдсэн дахилга хийсэн дараа энэ тэр алтай таван богдоос авахудаад хөл уурдлууд энэ одог сайхан хайртай холбож нэгдэж ингэж зангид татаж тус амтрын холбож дахилга хийдгээрээ энэ бусад шашны зангуудаас маш өөр нэгэн зангуудтай. Маш чаншил юм. Ерөнхийдөө бол манай монголчууд цаашдаа бол одоо манай тэнгэр үслээ. Манай хүнүүгүй юус одоо баг 2200 гаруй жилийн өмнө үүсэж бий болсон. Тэгээ төрийн хэмжээр шүтжижсэн тэнгэр үслээ эргээс сэргээж шүтэх асуудал бол бас нэлээд толгомсон асуудал. Монгол орны цаашдын хөгжил дэвшилттэй бас ашгүй холбоотой. Монгол хүний бас эренгийн зоригтой байдал энэ одоо олон юмтай бас ашгүй холбоотой. Ийм одоо зан үйл энэ одоо чиглэлээр манай хийгдэж эргээд одоо зон олондоо байгаль дэлхийдээ одоо сайн сайхнаар үйлчилж байгаль ертөнцийн бас эргээд одоо вэлүү тэр чиглэлээр хийгдэх. Тэр хаос түрүү яриад байгаа бөөгийн зан үйл сэтгуураас өөр зан үйл энэ явдлууд одоо бас туваа цаашлаа. Тэгэхээр ер нь одоо яг нэг туваа цаашлаад бүрэлдэхүүн бусад одоо цаашлаасаа уугаар онцлогтой байдаг. Мөн одоо энэ ахлахад одоо ингэж толгойж байна. Тэгэхээр энэний бас тодлох ороод байгаа. Талаар бас энэ бол одоо ус одоо дээд тэнгэр доод газар их гэж гомдон асууж харам яа гад одоо уусны усав тийм савдаг гэж үүнээс одоо үүдэд өдөр өвдөж сүнс хөт үүнийг одоо тааж дахиас ясын урдны ясчанчлын хувьд зуухстайгаа яаж харьцах вэ? Тэнгэр баяа хангаатайгаа яаж харьцах вэ? Бас нэг үүнээ зөв харьцсан тохиолдолд зуухс баяа хангаа маань ямар шүү байх вэ? Орон баяа хангаа маань
байгаагаараа онгон байгалаараа байна. Өөртөө 100 бус хатснаас үүдээд янз бүрийн гал гачиг болох, газар хөдлөлт болох, янз бүрийн үйл явдлуудыг үүнийг тайлбарлуулж үндэстэн хийх нь бол дахилга гэж ойлгож байна юм хэрэгтэй. Тэгээд дахилга гэдэг нь яг яаваасгүй үндэстэн үйлчлэгийн цагаар одоо гэдэг юм уу хэлбэртэй гэсэн боловч тэр өөрөд хийж байгаа тэр өөрөөр нь утсанаар хоёр гуцж ярьдаг энгэрэг сав энэ бас нэг ингээд нарийн харах юм бол хоорондоо онцлог өөр л та. За тэгээд тавьж байгаа идея шүүснээс напуулаад ирэхээ зайлшгүй. Тэгээд хэл ярьж байгаа тэр онгодын хэл гэдэг нь бас өөрийнхөө хэдэг ярьдаг орж ирж байгаа зарим нэг юм бол бас өөр хэлбэртэй. Ийм учраас би яг өөрийнхөө одоо тугаан үндэснийхээ хэлбэрээр хайрхан дахилга хийж байгаа. Нэр чинь хайрсан төрөө таван толгой, аюул толгой, энэ дөрвөн цагаа хайрсан гэдэг өөр авч одоо усман одоо румтагаа носвартаа ганц уу бартаа энэ байгаль дэлхийн маань амнаараа байх бартаа байгаль дэлхийн газар сараа бизнес алт янз бүрийн зүйлийн ухаж төгөх дайл болохоор байгаль байлгаасаа ахаж төгөлөө янз бүрийн маалаа ашиг гэхэд яс сурмын дагуу хэрэглээсэй гэдэг үүднээс энэ таглыг хийж байгаа даа. Тэгээд энэ дөрөв хуудад хийснийх нь хийж байгаа хайрцагтай зэрэг дараа хайрцагтай дараа усын таглаг ганцхан таглаг гэдэг хэлээр чинь ганцхан хайрцагтай таглаг гэдэг хийж юм аа. Нэггүй бас сүүгийн зан үйлдэл одоо хадгалсан зүйл хацаагүй энэ боогийн зан үйл гэдэг маань ерөөсөө яшин байгаа зөв бас миний сонирхож байгаа бас нэг зүйл боогийн зан үйл гэдэг нь ихтэй юу нэмэгтэй үнийг аль болох талаас алж байсан ямар ч нэг зөвлөж байдаг юм ивсүүлж байдаг үйл зөвлөлт гаргах учраас одоогүй энэ боогийн зан үйлтэй холбоотой зэнээс холбоотой мөн одоо нэмэгтэй үеийн боогийн зан үйлтэй холбоотой онцлог аваад зөвлөсөн Монголын бүрийн нэгдсэн хэвлэлийн үндэс өмнөний говийн их тавилтыг зохион байгуулахаар шийдэж бид өнөөдөрт одоо ингээд хавх өдөртөө ажиллаж байгаа. 16-нда 17-нд 17-нд тавилгаа хийн. 16-нда бас зөвлөлөө тэгээд өмнөдийнхаа ардэрийг замаасын түнээ заашнаа түнрээ шүтгэж дэмгийн хөрөнгө төгтөө оролцохыг хамгийн түрүүнд хүсэж байна. За тэгээд саяны асуусан асуулт нь ер нь бол Монгол бөөхөн гэдэг бол одоо зарим эмэгтэй эрэгтэй гэдэг юм биш үү? Тэрнгээрээ илүү тэрний илүү юм дутгаж ялаад байгаа. Ер нь Монголын бөөгийн одоо уламжлалт ёс заншлыг сайн дэглэж яваг юм. Тэр улаач мөн чанараа хатгаж яваг юм нэг шимжүүлж байгаа юм аа. Язгуурын бөөнөр гэж байдаг. Дэлхийн хилээд одоо манай их зарим туваа язгуураа бөөлнө гэж байна. Би болохоор зэрэг бүсгэл аймгийн галдаг хүн одоо Дархан улаан аймагт ажиллаж амьдардаг. Би дахиад язгуураараа бөөлнө. Үүний ялгаа нь гэж бол бүх хүнээс илүү гэрэн зарим удам эмгтэй нэгтэй ялгаатай гэж байна юм аа. Хамгийн гол нь зөвлөл байх юм чухал. Орчин цагт бол одоо ингээд орчин цагийн бөө уламжилт ёс заншлын бөө гэж ялгаатай харагддаг болсон. Үүний дунд одоо ард иргэч гэсэн
нэг үеиг бодвол их ялгаж салгаж хаадаг мэддэг болж байна. Хамгийн гол Монгол хүн сайхан тэнгэртэй газар их дэлхийдээ зөвл харьцахыг чин сэтгэлээсээ өөр хүн ч гэсэн өвгөд дээдэлцтэй онгод тэнгэртэй мэдүүлж ард иргэдийнхээ чин хүслийг дамжуулж уул усныхаа лус савдагт хүргэж буцаад уул усныхаа лус савдгийг ивэл хайрын хүртхийг бүх хүний уламжилт явсан тэндэл оршдог гэж бодож байна. Тэгээд манай энд одоо жишээ нь Өмнө Говь аймгийн маань улаач нар тэнгэр шүтлэлтөнгөө нэлээд олон хүмүүсийн хүрээнд энэ дэлхийг маань олж байгаа өшөөж өргөнрөөтэй боловсрож бодож байна. Дээр нь манай Монгол их орны олон аймагуудаас олон сайхан улаач нар, шүтэн бишрэгч нар, түшээ нар мөнгөн тэнгэртэй энэ газар л устаа их орныхаа энэ газар шороо алт эрдэнэс юу байгаа сайхныг хамгаалахын тулд зөв зохистой хэрэглэхийн тулд хэрэгэлсэн өгөөж нь Монголын маань хүүхдүүд маань сайн сайхнаар үгээсээ гих мэдээ энэ олон талын бодлогуудыг бас Монгол их орныхаа төлөө Монгол гэдэг дараа за Монголын хийж том байгууллага Монгол өөрийнхөө төлөө хийж яваагаа Энгийн бүдэл ачаад одоо ганцхан шүтдэг гаргадаг тэр ястай зарим өөрсдөө бас тэр ястай авцаад болох боломжтой байна. Хамгийн гол нь тухайн оролцож байгаа иргэдийн хувьд одоо ямар зам заншил байх болж байгаа эсвэл ямар нас хүрсийг болж болох юм очоод тийм зүйлийг одоо авч очиж болно тийм зүйлийг болохгүй гэдэг юм. Энэ бол бас хариг зэрэг байна. Очиж байгаа зүйл нь зууд очиж болно. Ямар ясгүйсний ялгаамаа гаргаж байхгүй. Ямар нэг очиж байгаа зүйл өөр өөрснийхээ одоо тэ удааны дэж гэж юм байдгийг одоо гэрээ одоо